Сайн эрчим. Энэ хорвоо дэлхий хүний махан биеийн оршин тогтнохын үндэс нь эрчим юм. Хүний махан бие эрчимгүй бол амьдрахгүй. Эрчим хүр дээр дамнаж хүний махан бие амьд оршино. Үрс та бүхний эдэлж хэрэглэж байгаа зүйл бүхэн эрчимтэй. Та нар шалгаж үзээд эрчимгүй гэж үзсэн ч альваа зүйл энэ хорвоо дэлхий дээр оршиж байгаа л бол эрчимтэй гэсэн үг. Багаж эрчимгүй гэж заасан ч түүнийг бүтээж байгаа бичил хэсгүүд өөрсдөө эрчимтэй. Эрчмийг хурааж байгаа. Тиймээс хорвоо дэлхий дээр эрчимгүй зүйл гэж үгүй. Нарт хорвоод сайн эрчмийг түгээдэг дөрвөн том их үүсвэр бий. 1-р хөрст дэлхий. Байгалийн сайн сайхан эрчмийг хүний махан бие болон сүнсэн биеинд шингээдэг. 2-т нарны эрчим. Хүний махан бие болон сүнсэн биеийг тэтгэгч махан бодгол руу илүү чиглэдэг. 3-т сарны эрчим. Хүний сүнсэн биеийн хүч чадлыг тэтгэх, тижээх тусгай эрчмийг түгээдэг. Зарим махан биед арай бага очдог. 4-т одод тэнгэрийн эрхсийн эрчим. Ихэвчлэн хүний оюун бодол, уураг тарих, нөхөн төлждөггүй гих эдэсэд хурж үйлчилдэг. Эдгээр дөрвөн том эрчмийн их үүсвэр цааш дахин задарна. Үүнд 1-р байгалийн чимээ, хүмүүсийн яриа, хөөрөлдөөнөөс үүсэх аваа. 2-т хүмүүс махан биедээ нарнаас авсан эрчмийг нөөцөлж засал хийхэд хэрэгэлдэг. 3-т сарны эрчим нь хүний хүч чадал, шид, гэрлэн бөмбөлөгт тустай сарны эрчмийг сүнсэн биеийн гажуудлыг засахад хэрэглэнэ. 4-т одод тэнгэр гариг иргэсийн эрчмийг ихэвчлэн хүний дадал зуршил, булчимгүй үйлдэл, удмын өвчин, махан биеийн томоохон сонгохыг засахад хэрэглэгддэг. Сайн эрчмүүд 108 төрөлтэй. Төрөл бүрийн эрчмийн тоосонцрууд хоорондоо нэгдэж өөр эрчмийг үүсгэнэ. Энэ 108 төрлийн эрчимд хар бараан, хүнд эрчмүүд орохгүй. Дан цайвар гэгээлэг эрчмүүд багтах бөгөөд дээрх дөрвөн их үүсвэрээс ялгарна. Зарим хүмүүнд эрчим хит их ирснээс болж толгой нь өвддөг. Зарим хүний махан биеийн хүрдүүд өөр өөрийн өнгөтэй. Хүрдүүд 108 өөр өнгийн эрчмийг хүлээж авдаг. Хүрдүүд өнгөөрөө ялгарсан эрчмүүдээр хоололдог. Эрчим эд эсийн хүрдээр дамнан орж, махан биед сайн шингэж өгдөг. Сайн эрчмийн илүүдэл дутмагшил гэж бий. Сайн эрчмийн илүүдлүүд үе, толгой өвдөн. Сайн эрчмийн илүүдлийг тохируулахын тулд хэд хэдэн зүйл хийх хэрэгтэй. Махан биеэрээ бүжиж наадах хэрэгтэй. Ер нь сайн эрчим хүний хүрдэнд ирж тогтох ба түүнийг хүг авааны хүчээр хэм долгионыг нь тааруулан махан бие рүү шингээж оруулдаг. Эсвэл эрчмийн илүүдлээ өөр зүйлд шингээж болно. Сайн эрчмийн илүүдэл нь тархиар хатуулах, ууц нуруун дээр дарах, бие амархан сулдах, нойр ойрхон хүрэх зэргээр илэрнэ. Зарим үед сайн эрчим хүний махан биеийг хатгаж мэдрэгдэнэ. Тэр үед хөдөлж, хөг барьж, эрчмээ ямар нэгэн зүйл шингээх хэрэгтэй. Сайн эрчмэн дутагдмал хүрдний хөдөлгөөн эргэлт улдаашрна. Энэ үед гадаа гарч нар сарих, нар сар одод тэнгэр дэлхийн ээжтэйгээ харилцан төвлөрч зогсоод мэлмигээ анж, хоёралгаа дэлгэж сайн сайхан зүйл бодож эрчмээ авна. Сайн эрчим дутагдахад дараах шинжүүд илэрнэ. Үүнд биед зовир, хөндөөр илэрнэ. Махан биеийн үйл хэрэг, замбын амьдрал саатна. Ямар нэгэн зүйл дутуу мэд хоосон оргино. Хүнд зүйлээр удаан даруусны дараа махан бие хүндэрсэн шиг тийм мэдрэмж төрнө. Сайн эрчмийг өөртөө татахын тулд бодлоо төвлөрүүлэн суух, хүг аялгүй барих хэрэгтэй.
Сайн эрчмийн төрөлхийн дутмагшилтай үрс гэж бий. Багаасаа муу зүйл бодож тунгаадаг төрөлхийн муу хүн гэж байдаг. Эрчим ийгдэх, ихтэх, багдах аль аль нь амьд халтай. Сайн эрчим хүний оюун бодол санааг төвшөтгөх, махан биеийн үйл хэргийг удирдан залах, махан биеийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, орчлон хорвоо дэлхий дээрх хий, чиг, тоос гурвын уялдааг барьж тогтоох хүмүүн амьд оршин байгаагийн нэг том үндэс юм. Сайн зүйл бодож тунгаахын хэрээр хөрст дэлхий огторгуй галактик бусад ертөнцид сайн эрчмийн цугларал үүснэ. Өвгөд бид сайн эрчмээ махан биедээ удаан тогтоож барихын тулд цагаан эдээ хэрэгэлдэг байлаа. Сайн эрчмийг хүний биеийн махан биед удаан тогтооход амаргүй. Сайн эрчмийг хэд хэдэн удаа ойрхон өгч байж сая хүний махан биед сайн эрчим тогтон хуралдана. Сайн эрчим өнөө цагт хүмүүн та бүхэнд ч энэ нарт ертөнцид ч хомсдчтэй. Үрс та бүхний харж байгаа модонд эдэлж хэрэглэж байгаа эдэнд чинь хүртэл сайн эрчим хэрэгтэй. Тийм учраас үрс та бүхэн сайн эрчмийг улам дэлгэрүүлж байх хэрэгтэй. Сайн эрчим хит ихэдвэд орчлон хорвоо дэлхийн туйлд хүрч энэ нарт ертөнц үгүй болно. Сайн эрчмүүд хоорондоо нэгдэж түүнд шидийн хилтерхийгээс нэгэн тусал байхад шид бий болно. Хүний оюун бодол, санаа сэтгэл, арга зам нийлхийн цагт шид болно. Шид хүний махан биед яг л эрчим айдал эд эс эрхтэн мах бодит хүртэл шингэнэ. Шид эрчим хоёрын хамгийн том ялгаа бол зөв бодол, зөв сэтгэл, зөв арга замын нийцэлтээр илүүтэй илэрнэ. Зөв хэрэглээ, зөв танин мэдгүй байхад шид бүхэн орших болно. Сайн эрчмээр хүний махан бие болоод ахуй амьдралд засал хийхэд дараах зүйлсийг тунгаана. Үүнд эрчим даахгүй хүмүүнд эрчим буй хайрал. Оюун тогтохгүй хүмүүнд шид бүү хайрал. Үйлдэл даахгүй нохойг хөдөлгөөн бүү хийлэг. Уг даахгүй хүмүүнд нууц бүү айлт. Заслыг сайн эрчмээр л хийнэ. Үйлс дүүргэхдээ ирээдүйн замаа бүтээж байдаг. Сайн эрчмийг ашиглаж буруу зүйлсийг засаж болно. Сайн эрчмээр үйл хэрэг дүүргэхэд саадгүй бүтдэг. Сайн эрчмийг хүний махан болоод сүнсэн биед хоёуландан шингээ. Сайн эрчмийг хүний хүр дээр дамнуулж махан биетэй нь холб. Сайн эрчмийг хүний махан биеийн онгорхой сөв бүхнэр орвол. Сайн эрчмийн үр дүнг хүний махан бие оюунд тогтмол ойлгол. Сайн эрчим илүүдхийн үр дүнг хүний оюун бодол тогтсон цагт л хайрлал. Эс тэгвээс хийсэн үйл бүхэн чинь талын салхинд туугдана. Сайн эрчмийг эдлэл хэрэглэл эд зүйлд шингээ. Сайн эрчмийг бусдад харамгүй хайрлал. Тэр нь та нарт ирээдүйн зам хийх үйлийг чинь чиглүүлээд дүгнээд өгнө. Нарт хорвоо ертөнцид ариун олон төрлийн эрчим оршивч тэдгээрийг төвшөтгөх нь сайн эрчим, цагаан туяаны эрчим юм. Саарл хар бараан эрчмийг цайруулан засаж өг. Харын ертөнцид дайдах хамгийн хүчтэй зэвсэг бол сайн эрчим. Үүлийн хариуч нь үрс та бүхэнд эрчмээр л дамнаж ирдэг. Цэцэг мод ургахын учиг үрс та бүхэн цэнгэг нартад үржиж торинхын үндэс химээж цэвэр сайн эрчмийн хуулинд өгүүлсэн бий. Энэ нь сайн эрчмүүд арвжиж хуваагдаж олширхын нэр. Хүний махан биеийг нартад бүтэн байлгахын нэр. Хүмүүн үрс нь маргааш нарыг үцгийн үндэс. Одод тэнгэр гийхийн нэг үндэс, оюун бодол тарих ажиллахын нэг үндэс. Тэв дэлхий бүтэн байхын нэг үндэс, тэнгэр ертөнц буман өвгөд оршихын нэг үндэс.
Сайн эрчим царайнд тодорно, сайн эрчим үйлдэлээр харагдана. Сайн эрчим бодлоор илэрхийлэгдэнэ. Сайн эрчим хүний сүнсэн биеэс нь харагдана. Сайн эрчмийг хэрхэн мэдрэх вэ багш гурлаа? Энэ асуултанд ингэж хариулъя. Галын дүл, лааны дүл өөдөө цоройгоод хөдөлгөөн нь намуухан, тогтун байвал сайн эрчим хуралдан буй шинж. Тагш дүрэн аршааны дээр гараа тавиад зарцаагаад хөлдөөхөд хар. Хийн хэлээд өгнө. Сайн эрчим хуран цугларсан хүний амьдрах өргөө дулаахан байдаг. Сайн эрчим махан биед нь хурсан хүний оюун бодол, үг хэл, үйлдэл алхаа бүгд өөр байдаг. Сайн эрчим хурсан хүнийг мэлми зовхон хэлээд өгнө. Нүдний гал нь хэлээд өгдөг. Буурал цагаан үс нь хэлээд өгнө. Үс бууралтах нь сайнны шинж ачээ. Алхаж байгаа хөлөө хэрхэн тавьж буйгаас харагдана. Хүмүүн яаруу санд руу шогшоод хөлөө огцом тавилаад байвал эрчим нь сайнгүй байгаагийн хэрэг. Та бүхний гарын хөдөлгөөн, нүдний анивчлалт, амны хөдөлгөөн, толгойн хайлаа эрчмийнхэн тодорхойлж байдаг. Сайн эрчим их байх тусам хүн төлөв төвшин, хөдөлгөөн нь амгалан дүлгөөн байна. Эрчмийн тоосонцор огторгүй эрдүнд нарт хорвоог дүүргэж байна. Эдгээр тоосонцрууд хоорондоо хэрхэн холбогдож, буйгаас эрчим нь сайн эсвэл саар байна. Мөн ямар эрчмийн тоосонцор байхаас сайн муу нь хамаарна. Дүлий дэмб тоосонцорч бий. Тэдгээр нь нэгэндээ тааруу, хашилтах шинжихтэй байдаг. Сөрөг эрчим. Сөрөг эрчим мөн адил тоосонцруудаас бүрдэнэ. Гэхдээ түүний найрлага нь ондоо. Сөрөг эрчимд ихэвчлэн сөрөг үг, сөрөг бодол, сөрөг аваа, сөрөг туяа гэх зүйлсийн хэлтэрхиинүүдийг байдаг. Сөрөг эрчимд сөрөг өнгөний хэлтэрхий бас орно. Сөрөг эрчмийн тоосонцруудын хоорондоо нэгдэх чадвар маш өндөр. Мөн хуралдах наалдуур чадвар нь их өндөр байдаг. Өндөр байгаагийн гол шалтгаан нь бүтцэндээ бий. Цагаан зүйл дээр хар зүйл тусаах нь илүү амархан уу? Хар зүйл дээр цагаан зүйл тусаах нь амархан байх уу? Үүнийг тунгаадаа өрсүүд минь. Энэ бол өнгөний нэгдэлтэй холбоотой зүйл. Хүний сөрөг эрчмийн их үүсвэрт хүний айдас, үг, бодол, үйлдэл орно. Байгаль дэлхийн сөрөг эрчмүүд хар цагааныг тэнцвүүлж байгальтай хор хөнөөлөхгүй оршиж байна. Огторгойн сөрөг эрчим нь галактикууд од эрхсүүдийн оршин тогтнох эргэлтэд хөдөлгөөнийг цагаан эрчимтэй сүлэн хангаж өгдөг. Хүний сөрөг эрчим 4 үндсэн зүйлээс бүрдэнэ. Үүнд үгийн сөрөг эрчим нь сөрөг үгийг өөрөө үйлдвэрлэж бий болгоод бусдад түгээхэд ялгарна. Үгийн сөрөг эрчмийн онцлог нь сонроор дамжаад тархинд хүрч тархинаас дотор эрхтнүүдийг гэмтээдэг. Бодлын сөрөг эрчим хүний гэрлэн бүрхүүлд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл бодлын сөрөг эрчмийг хүлээн авах чинь аавра дээр байрлана. Бодлын маш олон удаагийн сөрөг эрчмийн дүнд ширхэг тоосонцрууд бүрэлдэн гэрлэн бийд хуралдаж хүний эд эрхтэн гэмтээснээр өвчин үүснэ. Үйлдэлийн хар муу эрчим бол хүний махан биед эд эсэд шууд хүрнэ. Үрсийн хараар жатах дүнг тушаа бүгд үйлдэлийн сөрөг эрчимд орно. Биед шууд нөлөөлдөг үгийн болон бодлын сөрөг эрчимд хитэдийн саадыг туулж байж эд эсэд хүрдэг бол үйлдэлийн сөрөг эрчим хүний махан биеийг дайчилсан учир цар хүрээ нүргэн байж тоосонцрууд нь илүү ихээр ялгарна. Эрчмийн хувьд үйлдэлүүдийнх нь илүү хүчтэй,
үгийнх нь болоод бодлынх нь арай сул байна. Бодлын хүний гэрлэн бүрхүүл, агаар, махан бие дээр сарниж болно. Харин үгэлтлийнх нь шууд эдэсэд хүрдгээрээ хамгийн аюултай. Айдсын сөрөг эрчим зочих, айж сандрах, балмагдах үед ялгардаг. Хүмүүнээс өөрөөс нь ялгарч өөрийнх нь махан бие дээр хурдаг учраас бусдад нөлөөлөх чадвар бага. Үг, бодол, үйлдэлийн сөрөг эрчим бусад хүмүүнд нөлөөлөх нь их байдаг бол айдсынх нь өөрт нь илүү нөлөөлнө. Бодлын сөрөг эрчим хүмүүнд өөрт нь бас хурдан чуулдаг. Айдас гэдэг нь оюун бодол, сэтгэл санаа, махан бие, үг, хэл бүрийн нийлбэр юм. Үр сайхаараа аваа гаргадаг, айлаа гэж боддог. Элдэв үйлдэл хийдэг. Иймээс айдас нь хүний махан биеэ сүнсийг шахаж гаргадаг хүчтэй сөрөг эрчим юм. Үрсийн хөг аялгау бүхэн эрчимтэй, сөрөг хармуу эрчимтэй хөг аялгауд ариун бий. Эдгээр нь хүний сонроор дамнаад тархинд очиж, тархинаас эдэсүүдэд хүрч, эдэсүүдийн хүрдийг гацаадаг. Цагаан эрчим 108 байхад сөрөг хар эрчим 99 байна. Тэдгээрээс гадна завсрын 9 эрчим бий. Энэ 9 эрчим нь хар эрчимд ордоггүй, цагаан эрчимд ч ордоггүй. Завсарт нь оршиж байдаг. Гэхдээ эдгээр завсрын эрчмүүдийг ерөнхийдөө хард оруулаад 108 болгож үздэг. Харын үндсэн 99 эрчим бий. Завсрын эрчмүүд хар тал руугаа хэлбэхээрээ биеэ дагаад хар эрчим болно. Хар эрчим нь 108 болох ба цагаан тал руу хэлбэхээрээ цагаан 108 эрчимтэй багтана. Харын эрчмүүд хүний махан биед байрлал, голохгүй наалдана. Хүмүүнтэй таарах үед 3 уулзах нь таарсан бол уулзах дээр нь ууцанд, таарсан бол ууцанд нь хөлт, таарсан бол хөлтөн суна. Сөрөг эрчим нь хүний махан биеийг өвтгөж, хөндийрлүүлж, өвчин үүсгдэг. Махан бие бүхэн онцлогтой бөгөөд онцлогоосоо хамаарч сөрөг эрчмүүдийг өөрөөр хүлээн авна. Цагаан эрчмийг таних, хүлээн авах, мэдрэх цэгүүд өөрөөр байдаг. Сөрөг эрчмүүд ихэвчлэн нуруунд дээр дарах, толгой дээр дарах, энд тэндээс татах байдлаар илэрдэг. Эхэндээ зовирлож байгаад сүултээ өвтгөж эхэлдэг. Сөрөг эрчмүүд яг өвтөж зовирлож байгаа хэсэгт эсвэл өөр бусад газарт байж болно. Тэдгээрийг хүмүүний махан биеийн яг хаана байрлаж байгааг махан мэлмий, далдын мэлмий мэдрэхүйгээр мэдэрнэ. Сөрөг эрчмүүд хүрдүүдийг зогсоох чадaltaй. Аль нэг хүртийг зогсооход тухайн хүрттэй холбоотой эрхтнүүд өвдөж, гэмтэж, хавдаж, үрвсэж, мөн эрхтнүүдийн үйл ажиллагаанд саатал тоглолтол учирдаг. Сөрөг эрчмүүд сайн эрчмийг задлан царниулах, сайн эрчмийг шахан зайлуулах, сүнсийг хөөж гаргах аюултай. Үрс та нар эрчмийг яг л агаар мэтээр төсөөлөх хэрэгтэй. Агаар бол нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй. Эрчим бол нүдэнд үзэгдэнэ. Шинж чанар яг агаар шиг боловч хүний сүнсэн биен дээр тогтож наалдах чадвар өндөртэй. Агаар урсаад явчихдаг бол сөрөг эрчим хүний махан биен дээр наалтчихдаг. Сөрөг эрчмүүдийг махан болоод сүнсэн биеэс зайлуулах хэд хэдэн арга бий. Үүнд засах, эд зүйлс, хөг аялгау, ботос санаа, үйлдэл хөдөлгөөн бүрээр засна. Сарниулах. Сөрөг эрчмийг эерэг эрчмээр задлах, эрчмээр түлхэх, эрчмийг уусган алга болгох зэргээр сарниана. Сөрөг эрчмээр хооллох. Хүний махан бие, эрхтнүүд далдын үйлийг дүргэж байдаг. Тэр үед далдын сөрөг эрчмийг махан биедээ оруулан өөр эрчим болгож хувиргаж гаргана. Өөрөөр хэлбэл
сөрөг эрчмийг сөрөг эрчмээр нь хооллож байна гэсэн үг юм. Ингээд үрс ихрэн, хихрэн, хөлрөн, уйлан, унган, нус нулимс нь гоожно. Хулх, хаг нь ялгарна. Энэ бол хар эрчмүүдийг хувиргаж буй хэрэг юм. Хувиргасан эрчмээ хийн, сүв, амьсгал, өтгөн шингэнээрээ гадагшлуулдаг. Эсвэл хурааж байхад нулимсаараа гаргадаг. Тиймээс хувь хүмүүн өөрийн эд эрхтнүүдэд таних, өөрийн онцлогоо мэдэх нь хамгийн чухал. Эрчмийг өөр дэшээ илгээх, шилжүүлэх. Хүний махан бие дээр байгаа эрчмийг өөр газар руу явуулах, эрчмийн богцондоо шингээх, урамл өвс ногоонд өгч болдог. Эрчмийг хувиргах. Сөрөг эрчим байвал бүтцийг нь өөрчлөөд цагаан болгох, эсвэл эрчмийг нь өөртөө үлдээгээд хожим өөр үйлэнд ашиглах юм. Зарим үрсийн нуруунд дээр улаан зүйлс гараад эдгэрэхгүй байгаа бол тарг эрхлэж болно. Хуримтлагдсан хар зүйлсийг задлах эрчмүүдийг таргандаа дуудаж, таргаа амьлуулад нүүрэндээ түрхэнэ. Удсан эдгэрэхэд цаг хугацаа их шаардагддаг.